Казах үндэстний утга соёлын судлал олон улсын эрдэм шинжилгээний анх дугаар баг хурал өчигдөр манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тус хурлыг Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын тэнхимийн докторант Риза санаачлан зохион байгуулсан юм а. Хурлыг Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын тэнхимийн багш доктор Хишиг Сүг удирдаж, аймгийн удирдлагууд болон олон арга эрдэмтэд оролцож тус тусын илтгэлээ тавьлаа. Қазақтардың зерттеуі атты халықаралық кіші отырыс кеші аймағымызда табысты жүріп аяқтады. Жиналыста Монғолия мемлекетінің жоғары институтының әдебиеттану және өнертану кафедриясының докторы Риза ханымның бастамасымен ұйымдастырылып қанды. Жиналыста Монғолия мемлекетінің жоғары институтының әдебиеттану және өнертану кафедриясының ұстазы әрі доктор Хишиксук ханым басқарып, аймағымыз басшылары сонымен қатар бірнеше ғалымдардың қатысып презентация қойды. Тэгэхээр өчигдөр Казах үндэстний утга соёлын судлал олон улсын эрдэм шинжилгээний анх дугаар баг хурал манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн. За хурлын үйл ажиллагааны тойм мэдээллийг бол миний бие үзэгч та бүхэнд одоо хүргэх гэж байна. Тэгэхээр тус хурлыг бол Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын тэнхимийн докторант Риза бол санаачлан зохион байгуулсан юм. За тус хуралд бол аймгийн удирдлагууд тодруулах юм бол Баян-Улгийн аймгийн засаг даргын орлогч Хавал, за мөн Баян-Улгийн аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ербол нар оролцсон. За мөн олон арга эрдэмтэд оролцож одоо тус тусын илтгэлэн тавьж хэлэлцүүлсэн юм а. За тухайлх юм бол ямар илтгэлүүд бас тавигдсныг одоо та бүхэнд дурдж танилцуулъя. За Монголын Казах үндэстний бүргэдийн соёлын судалгааны асуудал сэдвээр Монгол Улсын их сургуулийн доктор дэд профессор Хишиг Сүг. За Ховд их сургуулийн доктор профессор Гамболд нь Ховд их сургуулиас явуулж байгаа Казах үндэс судлалын өнөөгийн байдал хэр байгаа талаар илтгэл тавьсан юм. За мөн дараа нь малгай дээдлэх ёсны талаар Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг салбар сургуулийн захирал доктор хадагтай Гавра илтгэл тавилаа. За Казахын ард түмний сар тооллын хос хэлний соёлын тухай өгүүлсэн сэдвээр Казахстаны Ерөөсия их сургуулийн профессор Бахатгүл илтгэл тавилаа. За Монгол Казах үндэстнүүдийн адил төстэй цээрлэх ёсны тухай за өрх гэрийн жишээ татаж Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн Баян-Улгийн аймаг салбарын ажилтан магистр Гүлнур илтгэл тавилаа. За мөн Казах үндэстний Ковланда Баатар бөгөөд за Киргиз үндэстний Манас Баатарлаг туйлсын эхний бүлгийн тухай Монгол Улсын их сургуулийн докторант Риза илтгэл тавилаа. За Оросын нэрт эрдэмтэн Ботонины тэмдэглэдэх Монголын казахуудын зан үйлийн судалгаа сэдвээр Баян-Улгийн аймгийн нийгэм эдийн засгийн судалгааны төвийн магистр Эрдэнэбаян илтгэл тавилаа. За яруу найрагч Баятын шүлгийн яруу сайхан сэтгэлгээний онцлог сэрхүүн сэржим шүлгийн төвөрт хийсэн дүгнэлтийг одоо Хөлийн тэг 285 дугаар ангийн ахлагч магистр Сэндэр тавилаа. За гэх мэтчлэн одоо олон сайхан илтгэлүүдийг бол тус хурлаар хэлэлцлээ. За яг одоо энэ цаг үед бол бид та бүхэнд тухайн одоо илтгэлүүдийн бас сонирхол татах та бүхэнд хэрэгтэй байж болохоос одоо илтгэлүүдийг цус та бүхэндээ дурдж үзүүлэхийг хүссэн юм а. За эхний илтгэл бол Монгол Улсын их сургуулийн доктор дэд профессор Хишиг Сүгийн Монголын Казах үндэстний бүргэдийн соёлын судалгааны асуудал сэдвээр бол нэлээд сонирхолтой илтгэл тавьсан. За түүний илтгэлийн гол агуулга юу байв гэдгийг одоо та бүхэнд үзүүлье. Хүн төрөлхтөн даяаршлын эринд аж төрж байна. Тэгэхээр энэ даяаршлын эринд аж төрж байгаа одоо эерэг болоод сөрөг талууд байна гэж ажиглагдаж байна. Эерэг тал нь бол одоо бид нар мэдээллийн асар хурдтай 900-д амьдарч байна. Хүн төрөлхтний хөгжил бол дээд шатандаа хүрсэн байна. За одоо сошиал ертөнц гэж ярьдаг цахим ертөнц бол одоо байж болох бүх түвшиндээ хүрсэн. ертөнцийн өнцөг болон бүрт одоо хинтэйгээ харилцах уу, энэ бол бараг минутаар секундээр хэмжигдэх ийм хурдтай ийм цаг үед бол аж төрж байна. Эерэг тал нь бол за сөрөг тал нь юу гэхээр энэ глобалчлал юм уу даяаршил гэдэг энэ одоо нэрийн дор бол
ер нь дэлхийн ямар ч үндэстний өв дээдсийн уламжилт зан заншил, ёс, уламжлал, эрхэмлэх зүйл, бахархах зүйл, одоо дархлаажуулах, дархлааг нь улам одоо хүчтэй болгох ийм үндэстнийг оршин тогтноход хамгийн чухал зүйл болсон одоо хэл, соёлын асуудлууд бол бас их төвхтэй байна. Нин нөгөө хэлэхэд бол тийм учраас бол одоо бид энэ хурлаар бол үндсэндээ одоо ер нь яг казах үндэстний утга соёлын судлал гэж юм ерөнхий нэрийн дээр авсан боловч утга соёлын судлал гэдэг нь хүрээнд орвол одоо зан үйл талаас нь, уламжил талаас нь, угсаатны судал талаас нь, түүхийн судал талаас нь, нийгмийн судал талаас нь, хэл хэлхүйн талаас нь, хэл уран зохиол талаас нь, соёл талаас нь ингээд бүхий л хүрээнд хамарсан нэг юм хурал зохион байгуулъя гэдэг. Хурал маань бол одоо хамтран ажилладаг байгууллагууд, найз нөхөд, шавнар, Баяуулгын аймгийн засаг даргын хамгийн газар, за Монгол Улсын их сургуулийн утга зохиолын тэнхэм ховд их сургууль, Казахстаны Алматагийн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Ланжуугийн баруун хойд үндэстний их сургууль, за Бээжингийн төв үндэстний их сургууль гэдэг ингээд олон хамтарч ажилладаг одоо эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, сургалтын байгууллагуудын тус дэмжлэгтэйгээр эрдэмтэн судлаачдын одоо сэтгэл зүтгэлээр оролцоотойгоор бол амжилттай болж өндөрлөө. За энэ хуралд бол би одоо казах үндэстний соёлын салшгүй нэг хэсэг болсон бүргэдийн соёлын талаар бол товчхон юм илтгэл тавьсан. Тэгэхээр миний энэ илтгэл бол цуврал илтгэл. Тэгээ би энэ бүргэдийн соёлын талаар хангалтгаар илтгэлийг л 2016 онд Бээжингийн төв үндэсний их сургуульд болсон олон улсын зан үйл судлалын 3 дугаар их хурал дээр бол энэ цуврал илтгэлийн эхнийхээ тавьсан. За энэ эхнийхт нь бол одоо энэ бүргэдийн соёл буюу казах үндэстний соёлын салшгүй нэг хэсэг болсон энэ бүргэдтэй холбоотой асуудлаар бол одоо Монголын казахуудын хувьд энэ хэдийнээс уламжлагдсан, хэдийнээс бичих тэмдэглэгдсэн одоо ямар хэмжээнд байгаа. Дараа нь одоо бүгд найрамд хятадд болсон Шинжаавгарын өөртөө засах оронд аж төрж байгаа казахуудын хувьд энэ шувуучлах буюу одоо энэ бүргэдээр анх хийх энэ ёс одоо байна уу, үгүй юу? Гурав дахь нь бол Казахстан улсад одоо манай нийт казах үндэстнүүдийн дийлэнх нь оршин сууж байгаа энэ нутагт бол одоо энэ соёл ямар хэмжээнд байна гэсэн ийм нэг асуудал яригадад энэ удаа бол Монголын казакуудын энэ бүргэдийн соёл гэж юу вэ гэж энэ асуудлыг бас нэлээд сонирхож үзсэн. Нэлээд олон их сурвалжууд, судлагдсан хэрэглэгдэхүүнүүдийг бол эргүүлж үзсэн. Тэгээ энэний үндсэн дээр бол энэ бүргэд гэдэг энэ хүчтэн тийм ээ энэ тэнгэрийн жигүүртний одоо символ буюу бэлэгдэл нь юу байдгийг энийг бол одоо өнөөдөр эртний Египтээс хойш, эртний Ромоос хойш өнөөдөр дэлхийн одоо ямар улсуудад энэ бүргэдийн ойлголт байдгийг тийм ээ гэтэл ингээд аваад үзсэн чинь баг 20 орчим улсын төрийн далбаанд бүргэдийн дүрс байдгийг юм байна. Энэ их сони юм байна. Одоо Евразийн хэмжээнд штэ ер нь ингээд аваад үзэхэд бол за дээр нь монголчуудын хувьд бол аваад үзэхэд бол энийг бол би эртний одоо хадны сүх зурагтай холбож үзэж байгаа. Яагаад тэгэхээр одоо манай энэ Монгол Алтайн уулархаг энэ нурамд байдаг хадны сүх зургууд дотор бол шувуугаар анх хийж байгаа дүрс бол бүр хідэн 10-аараа байдаг юм байна. Тэгээ энийг би олзуурхаад яавч одоо тэр хадны сүх зургийг сонирхоод үзсэн чинь ерөөс бүргэдтэй их төстэй байгаа. Тэгэхээр энэ бол одоо манай эртний хүмүүсийн уран сайхны мах бодын нэг илэрхийлэл байгаа шүү дээ. Хадны сүх зураг гэдэг бол маш их зүйлийг өгүүлдэг. Хүний одоо хүн төрөлхтний хувьд бол энэ бол маш эртний юм уран сайхны мах бод байгаа шүү дээ. Тэгэхээр ийм нэг зүйл байдаг юм байна гэж. За гуравт нь бол одоо энэ бүргэдийн соёл гэдэг юм яг мөн чанараараа одоо байна уу? Эсвэл одоо бизнес тал руугаа болчих юу? Эсвэл одоо хөрөнгө мөнгө ихтэй хүмүүсийн зугаа зингэлийн ажил болчих юу? Ийм нэг эмзэглэмээр зүйл ажиглагдсан надад бол. Тийм учраас энийг одоо уламжлалт соёл зан үйл талаас нь хадгалж авч үлдэх нь зүйтэй юу? Эсвэл одоо бизнесийн хүрээнийхний юм уу, эрх мэдэлтнүүдийн хүрээнийхний зугаа цэнгэлийн одоо нэгэн хэсэг болгож одоо хуурч, хувьсаж өөрчлөгдсөн нь зөв юм уу тийм ээ? Ийм асуудлуудыг хөндөж тавьсан.
Баяр сайн үзэгчтэй. Дараагийн та бүхэн танилцуулах сонирхолтой сэтгэл бол юу байсан бэ гэхээр хэлийн тэг 285 дугаар ангийн ахлагч магистр Сэндрийн тавьсан сэтгэл бол яхаа аргагүй сэтгүүлч миний болон тухайн хуралд оролцогчдын сонирхлыг бол татсан. За тэрээр юу тавьсан бэ гэхээр яруу найрагч Баятын шүлгийн яруу сайхан сэтгэлгээний онцлог сэрхүүн сэржим шүлгийн төвөрт одоо хийсэн дүгнэлт байсан. Тэгэхээр Баят гэдэг бол одоо үнэхээр энэ монгол хэлийг бол одоо Монголын өөрсдийнх нь яруу найрагчдаас илүү эзэмссэн одоо маш гарамгаа маш сайхан яруу найрагч юм аа гэдгийг бол одоо яхаа аргагүй тэр Сэндрийн бэлтгэлээс бол олж харахаар байлаа. Тэгээд Баятын хувьд бол Монголын болорцсон яруу найргийн наадамд бол та нар төрлөх хэлээрээ харин би сурсан хэлээрээ урдж байна хэмээн одоо болорт сумын үзэгчдийг одоо халуун алаад ташилтаар одоо нэлээд огшоож байсан тийм бас бэлэг танхай яруу найрагч юм. Тэгэхээр энэхүү яруу найрагчийг бол анх удаа эрдэм шинжилгээний олон улсын анх удаа баг хурал дээр бас ярьж одоо олон эрдэмтдийн дунд бас ийм одоо мундаг яруу найрагч байдаг юм а гэдгийг бол гаргаж ирснээрээ бас илүү онцлог байлаа. Тэгээд түүний бас яруу найргийг хэрхэн дүгнсэн талаар нь одоо бас дэлгэрэнгүй үзэж та бүхэндээ товч хэлбэрээр үзүүлье. Одоо олон сайхан юм шүлгүүд татсан юм сэрхүүн сэржим намыг уншиж байхдаа бол ерөнхийдөө монгол хэлээр зарим монгол одоо яруу найрагчдаас илүү одоо гарамгаа эзэмшиж монгол хэлний гайхамшиг гэж хэлдэг бол одоо үнэхээр ашиглаж чаддаг юм сайхан яруу найрагч юм аа гэдгийг бол олж харсан байгаа. Тэгэхээр Баятын уран бүтээл нь монголчуудын уламжлал сэтгэлгээ бол байгаль дэвж шүлэх үзэлтэй нь салшгүй холбоотой өөрөө бол одоо Баян аймгийн илүү сонир томчтой. Тэгэхээр жил болгон нутагтаа байдаг гэж тэрээр дурсан гэж байна. Жил алхасаад нутагтаа очоод жив бодлохороо жижиг шууд жижиг шоргоож хүртэл жигтэй хүн танилцуулж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө байгаль эхийн хүн холбоо хэрхэн зохирлож байдгийг өнгө яруу утга төгс илэрхийлсэн нь одоо шүлгийн үг асыг цааш нь тодорхойлох хандлагатай байгаа. Баян дахин шүлгнээс харахаар зэрэг тэнгжай шүлэг ихэнхдээ нуур замын шиг нуугдж ирнэ. Нутаг руугаа гүйсэн гүйгэл маш их өөр шинээр өөрсөж ирнэ. Танхилтан нэр хүссэн мэт баяр тэрж ирнэ. Талнаас харах мэт гоник тэрж ирнэ гэх. Энэ бол бас амгад боож байгаа хэлбэр. Тэгэхээр цаашлаад тэнгжай шүлэг аантайхан хатуудаас шиг согтоож болно. Аанчтайхан сайхан бүсгүй шиг дуурлуулж болно. Зовлон ихтэй найр шиг гаргаж болно. Зовлон нэгцэн том шиг баярлуулж болно гэж. Тэгээ ерөөсөө ингээд шүлэг хэрхэн бичиж байгаа талаараа дурдчингуудаа эцэст нь юу гэсэн бэ гэхээр би айлын ихнэрийн өөртөг нууцхан авдаг. Би аас хатаас ирсэн гүйгэл морины эзэм. Би айлтайхан охинд дурлсан азтай би тамийн орчилдох жаргалтай найрч гэж төгссөн байхгүй. Ерөөсөө энэ бол өөрт байгаа бүхний тэр дундаа найр шүлгээ төлөж сууж байгаа тэр бүжиг ямар их сэтгэл хандлага байж чаддаг. Түүнээс ямар сэтгэлийн таашаал авч чаддаг бол илэрхийлсэн найрч маргашлын яруу найрт илэрхийлсэн байна гэж үзэж байгаа. За энэ бол одоо энэ хөө хэллээ эцэст нь өгнөж үзэхдээ бол Баятын яруу найргийн бүхэлдэн дүгнэлт үзэх юм бол шүлгийн бүтэц тогтолцоо илэрхийлэл дараг байдал үнэлгээ өөрчлөлт гарсан яруу найргийн нэгэн салбар гэж бол орны мөнгөсийг бол өөрийн шүлгүүдээр шинжилэн хөгжүүлж байна. Энэ уран бүтээл монголчуудын уламжлал сэтгэлгээ болох байгалаа дээрлэх шүлдэг үзэлтэй салшгүй холбоотой тэрээр өнгөрсөн одоо 90 цагийн албан хамгааллыг харилцан уялдуулж аливаа учир шалтгааныг яруу тайлбарлах амьдралын мөн чанарыг сайн сайхнаар зөөрлөх бүрсгэл сэтгэлгээ бол түүний шүлэг туслаа авчээ. Энэхүү багийн хэмжээний судалгааны төлөвлөлтөд үүсгэн одоо дараа дүгнэлт хөгжүүлсэн. Нэгдүгээр түүний шүлгүүд бол эхнэлтэй өөрчлөлтөд төсөлтэй ажиллаж байсан. Тэгэхээр зэрэг энэ нь өөрөө яруу найрагчийн уран чадварыг илэрхийлэх бөгөөд аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлан өгүүлж яруу сайхантай болгох чадварыг уран бүтээлч уран чадвар сэтгэлгээний онцлогийг илэрхийлж байгаа гэж үзэж байна. Хоёрдугаар байгалийн уян хүн байгаль хоёрын салшгүй нэг холбоо хамгааллыг зориулж зөвшөөрдөг нь бол энгийн ахуйгаас ер гэсэн яруу сайхнаас сэтгэлийн хөдөлгөөг гэж хэлдэг шүлгчийн онцлог чадварыг илэрхийлж байна гэж үзэж байна. За гуравдугаар түүний шүлгүүдэд аливаа зүйл татварсан шалтгааны нарийн уялдаа холбоог илэрхийлсэн аж амьдралын нэгэн зурвас хүмүүний үйл хөдлөл ахуй байдлыг яруу найрагчийн сэтгэлээр мэдэрч өөрийн үзэл хандлагаар баяжуулсан тал ажиглаж байна гэж үзэж байна. За мөн Баятын хувьд уран чадвар хийгээд урлах юм нь шүлгийн агуулгатай нэг холбоотой бөгөөд бодож боловсруулсан, учирлан тайлбарласан, уран дүрслэлсэн, зарим тохиолдолд утга авчсан байстай байна гэж үзэж байна. За тавтнал амьдралын жанраас хүн ухааныг өөрийн ертөнцийг үзүүлэх хандлагаар баяжуулж, үгийн эд шидэг эзэмшсэн, бодрол бяцлаглалын шинжтэй шүлгүүдээс Монголын яруу найргийн өмчлөгийг үзэл болсон байна гэж дүгнж үзэж байна. Тэгэхээр монгол хэлээр бичнэ гэдэг нь өөрөө монголоор сэтгэн гэсэн үг. Хоёр хэлээр сэтгэдэг хосгүй авьяастай ховор биз. Бидний мэддэг Чингис Айд Матуллаа
Киргиз улс гэдэг тослон тойрогддог. Хабааны баялагчид зөвлөлтгүй нэгэн бололтой гэж уншиж байсан эцэст тэмдэглэмээр байна. Тэгэхээр Казахстан яруу найрагчийн маань монгол хэлээр бичигдсэн эдгээр шүлгүүд нь монгол хэлний утга яруу байдлыг сайдар эзэмшсэн, үндэсний ахуй соёлыг илэрхийлсэн үнэ баяртай байх бөгөөд цаашлаад казах хэлээр бичигдсэн шүлгүүдийг орчуулах, харьцуулах, шүлгийн загварлага анализ гэж судлах шаардлагууд зүй ёсоор Монголын цоглын судлалууд шаардлагатай байна гэж дүгнжээ ингээд. За баярлалаа үзэгчдээ. За дараагийн сонирхол татах эртгэл бол Баян-Улгийн аймгийн нийгэм эдийн засгийн судалгааны төвийн магистр Эрдэнэбаяр хэлтгэл байлаа. За тэрээр Оросын нэрт эрдэмтэн Потонины тэмдэглэлтэх Монголын казахуудын зан үйлийн судалгаа сэдвээр илтгэл тавьсан. За тэгэхээр Оросын эрдэмтэн Потониныг бол манай нутгийн, манай аймгийн ард иргэд бол одоо андахгүй мэднэ. Нөгөө Алтай таван богдын Потонины мөсөн гол гэж бид нар нэрлэдэг шүү дээ. Анх тэр мөсөн голыг одоо тэр хүн нэг илрүүлснээрээ одоо тэр хүний нэрээр Потонины мөсөн гол гэж нэрлсэн байдаг. За Потонин гэдэг Оросын эрдэмтэн бол одоо Монголын уламжлал, ёс заншил, за Монголын казахууд ер нь Монголтой холбоотой маш олон тэр зан үйлийг бол 19-р зууны үед бол тэмдэглэж үлдээсэн. Монголын хувьд бол нэлээд том гавьяатай ийм хүн юм аа. Тэгээд энэ хүний тэмдэглэлтээр за Эрдэнэбаярын хэлэх гээд байгаа гол санаа бол энэ Потонин гэдэг эрдэмтний тэмдэглэлийг Орос, Монгол, Казах одоо бүх эрдэмтэд нэгэнд орж цуглаад одоо маш хянамга үзэж судлах зайлшгүй шаардлага байна гэдэг зүйлийг бол илүүтэй хүндэр тавьсан юм аа. Ингээд түүний ярианд одоо та бүхэн анхаарлаа хандуулна. Энгийн нэг дүгнэлт хийх юм бол ерөөсөө монголчуудаас буддын шашныг хасаад казак түнээс заас ууштаар зөөр ороод ислам шашныг хасчвал бүгдээрээ тэнгэр шүтлэгтэй. Тэнд ямар ч ялгаа болох зан үйл юм. Бүгдээрээ тэнгэр шүтлэг. Тэнгэр шүтлэг гэдэг нь өөрөө юугаар нотлогддог вэ гэвэл тэнгэрийн сумыг шүтэн дээдлж байгаа байдлаар. Тэнгэрийн сум буюу чулуун зэвсгийн үеийн зэмсгийг хэрэгжүүлж жасал. Жамалт нь ог, жайд нь ог гэж бас нэг юм юунууд байна л да. За тэгээд тэр аман зохиолтой холбоотой маш их юм байдаг юм байлээ. Одоо нэг зүйл бас миний сонирхол татсан. Тухайлбал казак хүмүүс яагаад гахаад дургүй байдаг вэ гэсэн чинь ерөөсөө тэр Потонд нөгөө мэдээ дамжуулсан тэр ахсгаад өвгөн бол гахаа бол бидний өв дээдс юм аа. Бид өв дээдс ич болохгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр нь штэ худлаа гэдэг нь бол тодорхой. Яагаад вэ гэвэл Потон нь бол Орос хүний нүдээр буюу суурин соёл иргэншилтэй арт түмний нүдээр евро сэтгэлгээгээр тэрийг олж харсан. Магадгүй казах хэлний мэдгэн тухайд ямар байсан бэ? Бас энэ зүйлийг яаж вэ? Тэгэхээр энэ дээр яаж юм гэхээр Потоны тэмдэглэл рүү казах хэлтэй, орос хэлтэй дотор мэргэжлийн орос хэлтэй, мөн монгол хэлтэй түүх, угсаат нь аман зохиол, урлаг судааш бүгд орхон шаард. Тэгжээж 19-р зууны дунд үеийн Монголын казахуудын ертөнцийг таньна боломжтой. Баярлалаа үзэгчдээ. Бид яг энэ цаг мөчид та бүхэндээ казах үндэсний утга соёлын судлал олон улсын эрдэм шинжилгээний анх дугаар баг хурлаас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. За дараагийн маань илтгэл бол энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг одоо Америктаа санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын их сургуулийн докторант Ризагийн илтгэл байлаа. Тэгэхээр энэ үеэр мөн Риза бас Монголын нийгмийн ардчил оюутны холбооны дээд шагнал болох эрдэм алтан медалаар мөн ингрэмлсэн. За түүний илтгэл тавьсан сэдэв бол казах үндэстний Кобланда Баатар бөгөөд Киргиз үндэстний Манас Баатарлаг туйлсын эхний бүлгийн тухай бол нэлээд сонирхолтой сайхан илтгэл тавьсан. За түүний ярианд одоо та бүхэн анхаарлаа хандуулна. За энэхүү хурлыг одоо санаачлах болсон санаа маань яаж төрсөн бэ гэхээр Монголын казакуудын одоо энэ уран зохиол тал руугаа нэг одоо тогтолцоотой тийм судалгаа байгаасай, судалгааны тогтолцоотой хийгдээсэй гэсэн үүднээс санаачлаад
Монгол Улсын их сургуулийн дэд профессор доктор Хишгсүх багштайгаа хамтраад ингээд ийм нэг хурал хийвэл яасан юм бэ гэсэн санаа гаргасан. Үүнийг одоо гадны эрдэмтдтэй бас холбоотой хийх юм бол үр дүн нь илүү их байх гэж бодсны үүднээс Өвөр Монголын их сургуулийн багш нар, Өрөмж их сургуулийн багш нар, Казахстаны олон их сургуулийн багш нарт санал тавьсан. За ингээд эрдэмтэн судлаачид маань маш сайн дэмжсэний улмаас дотоодын эрдэмтдтэй санал тавиад дотоодын эрдэмтд маань бас маш сайхан дэмжиж авсны улмаас энэ хурлыг бол өнөөдөр ингээд Баян-Улгийн аймгийн засаг дарганы тамгын газрын хурлын танхимд зохион байгуулад хурал маань маш амжилттай болж өндөрлөлөө. Тэгээд эндээс маш сайхан үр дүн би хүлээж ирсэн. Тэгээд одоо миний бодлоор бол өмнөх одоо Казакийн уран зохиолын, ёс заншлын, зан үйлийн судлаачдын ажлыг үргэлжлүүлээд тэдэнтэйгээ хамтран ажиллаад цаашдаа энэ Казакийн уран зохиолын судлалыг тогтолцоотой нэг сайхан судалгаатай болгоё гэсэн ийм одоо ажлыг өнөөдөр хийсэн болоо. Цаашдын зам маань бас сайхан нэгдсэн баха. Гадны эрдэмтэн судлаачдтайгаа бас хамтран ажиллах юм бол энэ зам маань сайхан нэгдээд энэ судалгаа маань нэг эзнээ олоод тогтолцоотой болох юм болов гэсэн үднээс өнөөдрийн хурлыг зохион байгуулсан. Зохион байгуулсныхаа ч одоо үр дүнд маш сайхан болж өндөрлөлөө гэж бодож байна. Та түрүүн хэлсэн их хэвсэж шүү дээ. Тэгэхээр их хэвсийн гол санаа бас маш товчоор үзэгчтэй. За миний тавьсан илтгэлийн сэдэв нь бол Киргиз үндэсний Манас Баатарлаг төлс, Казакийн Ковланд Баатарлагын төлс энэ хоёрын одоо төсөөтэй адил тал ер нь ялангуяа Баатарлаг төлсийн одоо өөрийн онцлог энэ талаар тавьсан. Тэгэхээр зүгээр яагаад би Баатарлаг төлсийг авсан бэ гэхээр Баатарлаг төлсийн судалгаа бол ер нь жоохон орхидод байгаа судалгаа тал руу гарч байгаа. Би өөрөө утга зохиолын ангийг төгссөн уран зохиолын хүнийхээ хувьд Баатарлаг төлс энэ эртний уран зохиол руу давмгаа илүү орох юм бол маш сонин содон зүйлүүд гарч ирэх юм болов гэж бодсон. Тийм ч учраас би одоо докторийнхоо сэдвийг Баатарлаг төлсийн судалгаа руу чиглүүлээд одоо тэртлийн судалгааг хийхээр авсан байгаа. Тэгээд энэ докторийнхаа ажлынхаа эхний хэсгийг бол саяны энэ хурал дээр танилцуулсан. Эндээс бол маш сонин зүйлүүд гарч ирж байгаа. Аль ч одоо улс үндэснийхэн тэр Баатарлаг төлс одоо энэ Баатарлаг төлс чинь 14-өөс 16 дугаар зууны үед амаар яригдчихсэн Баатарлаг төлсөд гэж байгаа. Тэгээд 19-оос 20 дугаар зуунд бичигдэж үлдсэн. Тэгэхээр тэр 13-аас 14, 15 дугаар зууны үед одоо яригдчихсэн Баатарлаг төлсөд гарч байгаа бүх тэр ёс заншил одоо хүртэл яг хിവэрэ хадгалагдаж үлдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш олзуурах хууштай зүйл. Тэгэхээр энийгээ бид бичиг тэмдэглээд цаашдаа олонд түгээх нь хамгийн чухал ажил юм болов гэж бодож байгаа. Одоо нөгөө монголчуудын хэсэг чанарын project энэ баштай. Таны яриад байгаа Баатарлаг төлсийг хэсэг чангартай зүгээр ингээд харьцуулах гэх юм бол ижил үү, ерөнхийдөө ижил үү, эсвэл өөр төсөл байгаа юу? Яг нь Баатарлаг төлс гэдэгийнхаа хувьд бол ижил төстэй. Гэхдээ ус одоо угсаатны ч юм уу, үндэсний ч юм уу өөрийнх нь онцлогийг Баатарлаг төлсөөдөөс харж болдог. Энэ бол маш тодорхой харж болдог Баатарлаг төлс дээрээс. Тэгэхээр ижил төстэй зүйл байна. Дээрээс нь одоо өөрийнх нь онцлогийг хатаасан зүйлүүд бас байгаа. Тэгэхээр энийг бас судалгааны бас явцад оруулах юм бол маш сонин содон зүйлүүд гарч ирэх юм. За. За, Ризагийн ярианд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За, үргэлжлүүлээд энэ үеэр бас нэгэн анхаарал татах зүйл яригдчихсэн нь юу вэ гэхээр Ховд их сургуулийн доктор, профессор Гамболд хэмээх эрдэмтэн бол Казах үндэстэн, Монгол үндэстэн гэдэг энэ хэллэг, энэ нэр томьёо бол одоо орчин цаг энэ цаг үед бол одоо хэрэглэгдэхэ болсон. Энэ бол одоо хуучны социализмын үеийн хэллэг юм аа. Зүй нь бол бид өнөөдөр энэ цаг үеэс ахуулаад Казах угсаатан, Монгол угсаатан, үндэстэн гэдэг үгийг угсаатан гэдэг үгээр сольж одоо хэрэглэх нь зүйтэй юм аа. Ингэж нэрлээд одоо хөвшөөд заншаад одоо бид нар бас ингээд энэ шинэ нэр томьёог хэрэглээд ингээд явж байгаа. Зүй нь бол угсаатан гэж хэлэх ёстой юм аа гэдэг бас нэг нэр томьёолыг бас гаргаж ирсэн л дээ. Тэгээд түүний яриандаас одоо үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Түүх угсаатны судлалд уг нь социализмын үед үндэстэн ястан гэдэг нэр томьёо өргөн хэрэгжилж ирсэн. За энэ нэр томьёо болохоор зэрэг 1920-ад онд үеэр энэ комментэрэн тэгээд зөвлөлтийн зүгээс орж ирсэн нэр томьёо л доо. Тэгээд энэ нэр томьёо явж хэрэглэгдэж явсаар байгаа. Тэгээд 1990-ад онд хүрсэн. Тэгээд 1990 оноос хойш нийгэм задарсантай холбоотойгоор
энэ социализмын үеийн өгчлөлтөд үндэстэн ястан гэдэг нэр томьёог ерөнхийдөө өөрчилсөн. За эрд томьёоны цаад утга нь бол том үндэстэн бага ястан гэсэн тийм улс төрийн агуулга хадгалагч идэг. Жишээ нь одоо монголчуудын хувьд аваад үзэхэд бол Монгол бол том үндэстэн. Тэрний дотор одоо казах ч юм уу, өөлд ч юм уу, торгууд бол бага ястан гэж үзчихсэн байхгүй юу? Тэгээд ховд баян улмыг чинь бага ястангууд гэдэг байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг уг нь бол тийм биш. Уг нь яг гарлын хувьд бол яс гэдэг бол тэр хүний одоо овг юм. Овг. Жишээ нь би бол одоо орёос овгтой. Орёос яста. Урайхаагаар илхэн. Орёос овгтой урайхаа хүн. Тэгээд монгол хүн. Тэгээд монгол угсаатан урайхаа бүлэг. Орёос ястай хүн байхгүй юу? Тэр шиг одоо Монголын ард түмэн бол хоёр угсаатаас бүрдэнэ өнөөдөр. Нэгдүгüүрт нь монгол угсаатан. Монгол угсаатан дотроо олон бүлгөөттэй. Дөрвөд торгууд загчин одоо баяд урайхаа өөлдгээд. Нөгөөх нь бол түрэг угсаатан. Түрэг угсаатны хоёр томоохон бүлэг бий. Нэгдүгüүрт нь казакууд, хоёрдугаарт нь туанар гэх мэтээр ингэж үздэг. Тэгээд угсаатан гэдэг нэр томьёог илүү түлхүү шинжлэх ухаанч байдлаар хэрэглэх нь зүйтэй гэсэн санааг хэлсэн. Тэгээ явцсан гэсэн үг. Одоо яг шинжлэх ухааныхаа төвшөнд энэ нэр томьёогоо хэрэглэж эхэлсэн. За харин бол нэг улс төрийн хүрээнд хуучин нөгөө хилэгдээд заншсан учраас одоо Баян Улгийн аймаг олон үндэстэн ясны нутаг, Ховд аймаг олон үндэстэн ясны нутаг, Монгол бол олон үндэстэн ясны нутаг гэсэн нэр томьёо хаяа хэрэглэгдээд байгаа юм. Шинжлэх ухааныхаа төвшөнд бол энэ хэрэглэхэ болоод удаж байгаа юм. Тий. Жишээ нь одоо казак хүний хувьд аваад үзвэл бол казак хүн бол түрэг угсаатай хүн. Түрэг угсаатай. Түрэг угсаатан дотор казак хүн. Тэрний дотор одоо Абай гэдэг хүн бол Секел овг хүн байхгүй юу? Тэгэхээр овг нь Секел, бүлэг нь казак, угсаа нь түрэг гэсэн үг. За баярлалаа үзэгчтэй. За дараагийн бас сонирхолтой та бүхэнд хэлэх зүйл юу вэ гэхээр энэ аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн аюжат гэж одоо эрхэм маань бол бас нэг зүйлийг бас ярьсан байгаа. Үүнийг бас та бүхэнд хүргэхийг хүслээ. Тэгэхээр сүүлийн үед бас манай аймгийн охтууд ихэнх нь бас нэлээ битүү одоо өмсгөл өмсөж байгаа. Шашны талын тийм. Тэгэхээр түүний хувьд бол бас хитрхи одоо нөгөө нэг битүү өмсгөл өмсөх нь энэ бол нөгөө талдаа шашны буруу урсгал яваад байгаа. Бас нэг тийм буруу талын зүйлс байгаад байгаа юм аа гэдэг зүйлээр талаар бас ярьсан л да. Тэгээд түүний яриаг бас одоо үзэж та бүхэнд хүргье. Хэрэгтэй жишээлбэл одоо бол өөр шашны одоо зам өөрч ирсэн шүү дээ. Бараг бол бүх юм нүдийнхэн гаргаад ингэж явж байна. Энэ бол шашны өөрсгөл. Энэ бол ерөөсөө ингээд нөгөө шашны мохор сүсэг тэндээс ерөөсөө ингээд яах юм гэдэг. Яагаад ингэж ерөөсөө манай хүн малгай өмссөн. Яагаад хэмжтэй хүнд малгай өмссөн. Ямар нэгсэнд малгай өмссөн. Ямар нэгсэнд малгай өмссөн. Энэ талаас нэгэн одоо сайн удаа өргөн хүрээний судалгаа явуулдаг байна. Энийг одоо ингэж явах юм бол нэгэн авсан тусдаа сургуулийн сурагчдад тусдаа социологийн багш бэлтгэл одоо ингэ сургуулийн гол. Тэр бол оюутнууд тусдаа гэдэг юм байна. За ингээд казах үндэстний утга соёлын судлал олон улсын эрдэмтэн шинжилгээний анх дугаар баг хурлыг бол тус сургуулийн хамгийн төгсгөлд дүгнэж Ховд их сургуулийн профессор ган болтгой бол дүгнэлтийг одоо хэлсэн байгаа юм аа. За тус эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан бүх ихтгэл одоо ямар болсон, ямар дээр нь одоо ямар санаа оноотой байна гэх мэтчлэн одоо тус хурлыг дүгнж бол нэлээдгүй сайн дүгнэлтийг хэлсэн. Ингээд олон зүйлийн нуршилгүйгээр түүний дүгнэлтийг бас үзэж та бүхэнд хүргье. За өнөөдөр хоол олон сайхан сонирхолтой үзлээ. Басан. Одоо гая залуу судлаачдын хэлсэн энэ сонирхолтой батсан би баяртай байна. За хожим ихтгэлийн тухай ерөнхийдөө хөрсөн багш маань ярьсан учраас би одоо сэдвтэй холбоотой бас ахад судлаачийн хувьд тооцсон сэтгэлээ товчхон хэлье. За би энэ хурлын ихтгэлийн эмгэгт болсон дараалал сая яг хэлэхэд энэ дараалал ярьчих. За энэ ихтгэлийн хөрсөн гişгсэн багшийн казахуудын за
бүгдийн соёлын судлалын асуудал гэсэн итгэл би номдоос гадаа энэ бол бас сонирхолтой итгэл байна. За миний үеийнхэн яг одоо над чиг жаахан ч явах хүмүүс бол Монголын казакуудын соёлоо багын ахтан гэдэг гайхамшигтай найрчин бүгд гэдэг найртай танилцчихсан. За сарын бодож ирсэн чинь одоо зүгээр таны жаахан хүчтэй бол сонирхолтой юмар яагаад сонирхолтой байлаа бол бүгд найрууд одоо ингээд бүгд гэдэг байхаа юм боддог. Тэгээд ихэнх нь одоо унаастай яваа гэсэн үг хэлээ. За зүгээр гэсэн санаараа ороо засаад үгээр ороо намайг үнтэй гэж боддог. Тэгээд бүгдийг бидээ авчиж тиймүүд санаа боддог. За тэгээд өнөөдөр бол энэ бүгдийн соёл соёл Монгол ахны нэг хөц болоо хэлсэн зүйл аваад үзсэн. Тэгэхээр энэ бүгд зөвхөн асуудал бол бас өнөөдөр хааштай олон зүйлс хийж байгаа юм шиг юм аа. Өнгөрсөн үеийн баяр ихтэй дэглэм сүмдэрчээ нэг хазар үгээр иржсэн чинь над хэлжсэн. Дэглэмээс хатваагийн газраас нэг айл Казахстан төрөөсөө хоёр жилийн дараа тийчэрсэн бүлгийн яг ирээхэн бүлгээр нисч ирсэн гэж. Тэгээд дэглэмээс бүгдээ ярьх юм байлаа. Тэгээд Казахстан нэрж очиж тэр бүлгээс удаад байсан юм яасан. Тэгээд хоёр жилийн дараа яг тэр айл нөхдөсөн бүлгээр тэр бүлгээсээ тэгээд иргэлээ байсан. Тэгээд ахуйнууд танаад тэгээд дуудаад байсан гэсэн. Тэгэхээр юу гэсэн бүгдээ бол казак нэрээс гадна бас тэр төрсөн нутаг их байгаас нь бас санаж болохгүй байна. Тэгэхээр энэ чиглэлээс бодлоо нэг хийх шаардлагатай мөн шиг байна. Тэгэхээр энэ үгээр сонирхолтой казак шууд ялангуяа Монголын казак шууд тэгээд цаашдаа Монгол шууд маш их байна. За дараагийн тавсан багшийн энэ номдээс авсан. За тавсан багшийн хэлбэр бол энэ гэртэй холбоотой энэ яг энэ онцлог бол энэ Монгол улсны төлөвлөлтөд их өөр хэрэгтэй. Жишээ нь одоо багшийн хэлбэр бол гоцоо хатгай хэлбэрээр гарсан хатмын үйлдвэрлэлээс жишээ авсан байсан. Манай ойд одоо жишээ нь халах зарчим эцэг бол 100 хар яваа 100 дахь хар ихтэй гэж байна. Энэ бол одоо хараач гэдэг тоон гэсэн үг шүү дээ. Хараач 100 хар яваа гэдэг чинь 100 дахь хар гэж тоон хэлж байна. Ийм байгаад байна. Тэгээд ардуус чинь аав чинь нэг ихтэй шээ гэж бас тийм хэлдэг байдаг. Энэ болохоор тэр ханы хоёр хэсэг гэж байна. Үтэй хэлж байна. Ардуус чинь аав хоёр ихтэй шээ гэж. Гэхдээ ингээд гэрте холбоотой энэ сум ахаантай холбоотой явах дүү гэдэг судалгаа бол тухайн угсаалын төлөвийн одоо тэр туурсан зам бэлтгэл өмчлөлтөд их судлахад маш чухал ам зөвлөлт хийх хэрэгтэй гэж байна. Энэ бол бас их ямаас хааштай орны жиг атаар бас бид нар үүдэг тухай гэж байна. За 90 цагийн ихтгэлийг би сая сонслоо. За 90 цагийн ихтгэл за өнөөдөр Монгол улсад яг амдаар өвчтэй дараа туулж бол ата ойрхон баатрах байна. За Монгол төрөв угсаалууд бол ихээр том төлөвлөлт үүсгэж гайхалтай өнөр оруулсан. За яг өнөөдөр амдаар туулж байж байгаа, туул сонсдог хүмүүс байж байгаа, тэр туулын хэрэгцээ байж байгаа угсаалт бол ата байх шиг байна. За тэр ата ойрхон баатрах бол яг ихтэй яг одоо тэр сайн санаараа одоо өндөр насны бодлоо өөхөх нурман нэртэй одоо өөртөө хайсан чулуугаа өөрөөс гарсан өмнөгөө одоо яана гэж хэлж байгаа. Тэгээд явж байгаа тэр сайн зүйлөө тэгээд одоо тэр баатар байгаа гэсэн. Тэгэхээр одоо сайн манай ихмээ хэлж байгаа Монгол төлөвлөлтөд энэ хоол сэтгэл зүйлсийг их нэг цагийг бүтээсэн. Тэр нь бол ингээд яг угсаалт хаалцны төлөвлөлтөд дараа тэгээд улсын төлөвлөлтөд бүгд явсан гэсэн санаа. Тэгээд хуусын судалгаа бол зашиг хацууд үүсгэх шаардлагатай гэдэг бол тэрээс зөв явсан гэж байна. За хоёрдугаар нь бол энэ туурчин тухай юм бол бас нэг өөр бодолтой байдаг. За манаас болоод тэгэхээр казахын хавлаа туулдаг байдаг.
алтаагаа баатар туулыг хайдаг хүмүүс бол миний ойлголтоор бол энэ зүгээр араас чадвараар хийдэг зүйл биш. Нэг хоолойтой хүн, нэг төсөөлж явдаг хүн, нэг дөрөв тавдаг хүн чийжгээр ингээд тэр туул хайдаг гэсэн юм биш. Тийм. Татдаг хүч. Манаас шүү. Тийм. Тэрс манаас шүү. Тэрс манаас. Шаардлага манай оройхоо туулбарууд одоо шоусын гэж болж 11 туулбар байсан. Тэр аюулгүй тул 6 тул байсан гэдэг юм л да. Тэр чинь нэг туулын дундчаар бол 10-аас илүү өшөг байгаа. Тэгэхээр сайн дээр ихтэй болж байгаа манаас сайн өшөг хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хэдэн зуун өшөгийг ингээд туулж чийжлэх хэрэгс болох та. Тэгэхээр туулж гэдэг бол цаанаасаа заяасан өгөгцөв гэх гал дээр нь шиг юм биш. Одоо өдөр алхахаар алтаа эзэн бус савдаг тэнгэр бүхний төлөөлөх байхгүй. Тэгэхээр их туулж бол ийм байх хэрэгтэй хүмүүс. Одоо энэ цагт нь одоо ингээд үйлчлэх гараад ингээд төсөөлж үүсэж байгаа. Энэ бол мартаж бошгүй юу яах вэ ингээд тэгээд их байх хэрэгтэй хүмүүс одоо гэж бодож байгаа. Тэгэхээр туулж бол ийм байх хэрэгтэй юм аа. За гавара машин их сонсоод би ямар санагдаж байна. Энэ одоо манай хүмүүс ярьдаг одоо нэг юм болж гарч байгаа. Нүүдэлч гэж мэрэгжлийн үүднээс харахад бол нүүдэлч гэдгийг бол манай огсоотны зүйл гэж бол зарим олон судлаачид одоо гаргацаад байна. Нүүдэлч хүн бол бидний чинь нүүдэлч моодод нүүдэлч гэж боддог юм яа биш чи яаж магадгүй. Нүүдэлчин хүмүүс бол ингээд зүгээр нөгөө яваад идэх юм байна. Одоо энэ одоо цэгаанууд гэдэг шиг. Одоо нэг еврей шиг. Яаж нөгөө яваад. Одоо бидний хооч олдсон нүүдэлчин хүмүүс бол бидний чинь малчин осол байхгүй юу? Тий. Одоо бэлчээр дараа тодорхой өөрийн нутагтаа, өөрийн бусдаа, өөрийн цэцэрлэгтээ, өөрийн соёлтой. Тэгээд яг хоо малаараа явдаг. Малаараа явдаг. За тэрний хамтаа нүүдлийн соёл үзүүлсэн хавар хүн яаж нэг хийх хавар бол одоо малаа хагасгаж явдаг. 100 цэцгэлж явдаг. Намарт өдлөж явдаг. Өөр заслуулж явдаг. Энэ дөрвөн ойлголтыг хүртэл тэр нүүдэл өгдөг. За энэ хооронд тэр нүүдэлж явж байгаа хүн эхлээд дээрээс засдаг. Тэгээд дээрээс засдаг. Тэгээд дээрээс засдаг. Ийм санаа бол одоо гавар машин боловч байсан. Тэгэхээр энэ уламжлал бол манай нүүдэлж явж байгаа Монголын угсрал бол дахиад нэг байх хэрэгтэй. Сайн хийжсэн юм байна тийм үү? Харин бол сүүлийн сошиал байдлаар нүүдэлж явж байгаа. За бахад машин ихтэй дэс сайн сонсоод бас жаахан муухай. Гэхдээ бас санаа бол энэ сар шигтэй асуудал байна. Сар шигтэй манай их зүйл болоод яаж хийж байгаа. За энэ за сар шигтэй сар гэдэг бол миний бодлоор мусульманы шашинтнуудын хамгийн гол хэлбэр. За манай Монгол улсуудын дотроос энэ олон улсуудын төлөвлөлт бол энэ мусульман шашин болсон төв биш үү? Жишээ нь одоо Киргиз зүйл очижсэн тэр дисциплин хоёрын орчин зүйлсэн байна. Тэнд бол хорвоодууд хушуудууд байдаг. Тэдний бол сар техник гэж хэлдэг. Яг л техник гэдэг нь бол Монгол юм ойлгох. Яг сар гэж юм бол бид чинь мусульман шашин болсон байхгүй юу? Тэгэхээр сарын шигтэй учраас бусад Монголоос нь ялгаад сар техник гэж хэлчихсэн. Тэгээд манаас бол энэ санах шүү дээ. Сар техник гэж манаас бол энэ хэлсэн санагдаад байна. Тэр мэтэр ингээд тэгэхээр сар шигтэй бол одоо зайлшгүй асуудал юм шиг асуудал мөн гэж байна. За жанр гэдэг бол энэ бас нэлээд сайн судлагдсан зүйлтэй. Тийм жанр гэдэг бол шинээр монголчууд монголчууд каталогын гэсэн юм асуу. Бас зарим ч санаанууд байна. За жанр шинээрийн хамгийн чухал санаа бол энэ бэлчээр асуудлаас үүсэх гэдэг санаа бол одоо сүүлийн судлаач нэлээд төвшөөс хандлагатай байгаа. Өмнө нь янз бүрийн шалтгаанаар тайлбарлажсэн.
Тийм. Одоо бол ер нь мал малж байгаа хүн чинь өөрийнхөө аясаар биш малынхаа аясаар амьддаг. Малчин хүн чинь бол өөрийгөө бодохгүй шүү дээ. Өвдөө босоод ингээд ороо олддог ингээд харж байгаа чинь өөрийгөө бодож биш малаа бодож харж байгаа. Тэгэхээр малынхаа аясаар Монгол руу хүмүүс орж ирсэн асуудал бол илүү зөв байх. Энэ судлаач техниктэй илүү хандж байгаа. Бид яг хадгалж бол тэр янз бүрийн дай самын өмнө босдог зүйлсүүд бол нэлээд гараа байх. Шинээр дэгийн nombорыг хавьд өсөлтийн судлаач техниктэй аваад өгөх бол бас нэг томооны бодвол анхаарч байгаа бол байна. Жишээлбэл хаад ирсэн. Тэр алмагийн чинь өөр нэртэй болж байна. Одоо яагаад бодож чинь одоо ирцгээд байна. Өөр Монгол юм бол хаа цагаа явж байна. Тэр чинь одоо энэ ном зохиолууд иртэж гэж байна. Зарим нь бол ирчихсэн гэж байна. Энэ чинь бол анхны номоос их аваад тэгээд номхон дараас шүү дээ. Техник. Тэр алмаг гэдэг чинь алаад гэдэг нь хараад байсан гэсэн. Маань чинь болсон гэсэн. Тэр чинь нэг бол саатан зүгээр. За гүнөрийн цэвэр тасны өрхөгийн жишээлүүд за энэ их чухал асуудал юм аа. Одоо сарын бас тогтсон одоо нэг гэрээс тэрээс энэ өрхөгийн гэдэг бол энэ Монгол хүний тэгээд нүүр шиг хамгийн гол сэтгэл бол хамгийн чухал асуудал өрхөг. Тэгээд энэ бол айл өрхөгийн анхны асуудал бол төрийн хэлбэр үүсгэж штэ. Тэгээд одоо хасагнууд явж байгаа. Айл болж байгаа гэдэг бол төрийн хэлбэр. Зүгээр одоо бидний залуу байхад социализм үед айл гэдэг болох чөлөө өгсөн штэ ашлаас. Яг одоо цагаан сарыг бол хийхгүй, наарус бол хийхгүй жишээ. Хорон хийх бол тэр албан газар жишээ над багш бол заавал чөлөө. Тэр ажлын үйл явсан ч яг өөрчлөлт болох гэдэг бол тэр ажил юм гэж хэлж байсан. Тэгэхээр зэрэг үгүй. За энэ дотор нэг асуудал яасан гэхээр за өөрчлөлтийн цэвэр дотор нэг юм үн хөвгөө өсөж хөгжүүлэхээс их судалгаа тавьдаг нүүд шиг юм. За газаруудад байдаг үгээс нэг Монголд өөрчлөлтийн босны хамгийн чухал асуудал бол энэ олон хөгжлөөр хийж байгаа. Тэр айл олон хөгжлөөр болно. Монгол хүний хувьд бол 3 ихтэй хөгжил. За тэр 7-8-аас 10 байж байна тийм ээ. 3 ихтэй хөгжил. Ихтэй дөрөвдөө 6 байж байна. 3 ихтэй хөгжил төрүүлвэл тэр бэр дахин бэр болно. Тийм. Дахин бэр болно гэдэг бол хатан маалжсаа би бас өөрөөр дураатай би хам цуучдаг ч юм уу өөрөөр мах хэрэг зарчдаг ч юм уу тиймэрхүү нэг хөтөлбөрийн ширүүгээр гисдэг ч юм уу болох их байхгүй юу? Тийм. 3 хүүхдийн аварчтай гэхээр ширээний эзний хүүхдүүд гэж байна. Ширээний эзэн гэдэг нь төрдөн зүтгэхний хүүхдүүд бол гэсэн. Ширдгийн эзний хүүхдүүд гэж байна. Ширдгийн эзэн гэдэг бол одоо энэ олонтой суугаад одоо ном уншаад нам болоод одоо хүүхдүүд ном зараад энэ оюун тавыг гэсэн. Аавч асар тийм ачийн хүүхдүүд гэж байна. Тэр чинь нөхөс гэсэн байхгүй юу? Тэгээд нөхөсөөс мас үгүй авдаг гэсэн. Энэ тохиолдолд тэр өрхгийн цэвэр ахиад хийх байна. Тэгэхээр гэр бүлийн одоо хамгийн чухал асуудал юм шүү гэдэг нь бас их анхаарч ирсэн юм зүйл байна. За эрдэнэ байрны хэлбэр бол их сонирхолтой ихтэй. Тэр эрдэнэ байрны нэг санаа бол тэр надад хамгийн сайн нь бол тэр Потааны энэ сургуулийн уншихад аливаа судлаач нь бол тэр олон хэлтэй байх шалтгаан шиг байна. Тийм. Одоо ялангуяа залуу судлаач нь. Тийм. Өндөр хөгжөлтэй олон чинь Монгол судлаач гэдэг нь одоо яхан байдаг гэдэг гэж байна. Тэр хүмүүсийн болгоомж тэр Шинжаанд нэг асуудал явсан та. Тэгсэн чинь чи Монголын зөндөө төрхөн сурвалж байна. Чи хятад хэл сур гэдэг гэж. Хятад хэлтэй. За сүүлийн 100 жил монголчууд энэ Оросыг дагсан. Чи Оросыг сур гэдэг гэж. Тэгээд чи дэлхийн шинжлэх ухааны гол дамжуулж байгаа англи хэл сур гэж. Тэгээд чи монгол судлаач юм гэдэг монгол хэл сур гэж. Тэгээд өөрөө ингээд судлаач гэдэг нь өсмөрийн хэл санаа бол гэж. Тэгээд хатааны хэлбэрүүд төлөвлөж байгаа. Үнээр одоо тэр Монгол
тэр үеийн Кингээс их газархан хоёрын ёс заншил ангил 100 их орцоо байсан. Сая тэр эднэрийн хийж байгаа тэр Кингээс хонц сэтгэл гэсэн гадааны бол шараацсан хон гэж бичсэн байдаг. Тий. Монголчууд бол одоо яг шараацсан хоныг автор бол болоо зориулсан сэтгэл. Тэгсэн Кингээс хэлсэн шүү дээ. Гэхдээ ингээд яг ингээд өөрийнхөө ясаас атомын ясаасыг сайн мэддэг, тэгээд хідээ сайн мэддэг тийм судлаач гэдэг бол энэ хатаан зэрэг тийм судлаачдын авсан юм гэдэг сайн судлаач гэдэг нэр би бодож байна. За тэгэхээр сүүлчийн итгэл симпли итгэл над бас их таалагдаад ийгсэн гэдэг энэ байдлыг гайхамшигтай шийдвэрлэж байна. Манай хөлсөг багш одоо тэр нямцтай зүйл маягтай. Тийм. Данцын нямцтай зүйл сонссон. Байдлыг үнэхээр одоо гайхамшигтай шийдвэрлэж юм байна. За энэ хүний бол би бол одоо анхаарал мэдчихэ. Яг энэ нямцтай үйл шийдвэр бол нийлэн онцсон сайн мэднэ. Тэгээд энэ байдлыг бол энэ Монгол шийдвэрч юм байна шүү. Энэ бол Монгол шийдвэртэй хөрөнгө байна. Одоо бол энэ яа нэг тийм үсгээс юм уу, энэ араас юм уу. Энэ Монгол шийдвэрийг хаалцсан. Тийм. Монгол ахуй хэлбэртэй Монгол шийдвэрчдэг юм уу. Байдлыг шийдвэрлэх арга хэлбэртэй Монгол энэ газар хүн тэгээд Монгол хэлээр ийм сайхан шийдвэр шийдвэр бас миний мод бас яг төлөвлөө. Тэгэхээр шийдвэр уушчихсан чинь энэ айгаа яруу байдаг бол тэр ахны хуучин усуудын толгоортой. Өчигдөр одоо манай хаагаарчдэр ирж байгаа бол тэр тавилан гэдэг дөө одоо Баатар гэдэг дуусны дууг тавилан гэдэг дөө тэр битэр иржсэн стандараар их одоо явсан. Тэр нөгөө цагтын толгоошоо болсон цантаа намын сарда санчиг бол ижигээ самсаа ширхэл бодох юм а. Бодоод явахдаа борхон тавилан юмтэй гэж тэр дөө. За энэ дуу би араа дуртай хэсрэг нөгөө манай ховдын мөнхөн сүм төсөлтийн бас өрнөд чинь шүдэг байхгүй юу? Тийм. Тэгсэн манай тийм нутгийн ийм дуу байх. Доон дээр гарахад доцсон дуу хүрнэ. Дотоод хутсан ирэхэд ээж нь таньгаа санаа. Санаа яг ороо орсон гэж өсөн гэж. Ийм уртын дуу байх байхгүй юу? Тэгээд нөгөө агшаас энэ дуу бидэн нэг басна дараа тэгээд бодон таарах асууж ирсэн. Та энэ дуу мэдээ гэсэн чинь мэдэхгүй юм. Та энэ дуу мэдхгүй хаасан гэсэн чинь үнэхээр мэдэхгүй байдаг. За тийм ч байж магадгүй. Тэгэхээр энэ дуу тэр ард түмний дуу зохиолдоод ирчих. Өрнөөш мэдхгүй ч гэсэн тэр ардын юм сой тэр яруу найрагч өөрөөр тэгж сайн хөрсөөр болж өгд юм байна л да. Тэгэхээр байдлын шийдвэр бол яг тийм одоо бод төрүүлээ. Одоо бид байдлын гэдэг найрагч шийдвэр болж үзэх юм. Тэр олж уншиж үзмээр байна. Үнэхээр одоо Монгол хэлээр тэгж ишингээд бол маш хайртай. Тэгээд манай нөхцөлийн найрагч тийм айн гоё эсгээр хөл өсгөн зогссон ч атаа мөн дотроос сэрүүсүүлж байдаг гэж нэг шиг бичсэн байсан. Сайхан сан дээрээс гарсан. Тэр үгээр манай нөхцөлийн манай дуугийн хөвгт тийм энэ бол яагаад ч юм байдлын шийдвэр сэндэр ихтэй сонсож надад хэлдэг. Тэгэхээр энэ бол бас миний хөрөнгө соосны бас нэг олц байлаа. Тэгэхээр одоо байдлын шийдвэрийг сонсож үзье гэж бодож байна. Тэгээд энэ ихтэй гоё хэлцгээ манай залуу судлаач нар их сайхан судлаж хамтдаа явсан байна. Олон хүмүүс одоо хууль сонирхсан одоо баяртай байна. Тэгээд одоо айгаа ашиг бол санаашиг гэдэг бол тэр ашиг баг тав 80% байдаг. Тэгэхээр зэрэг одоо энэ Монгол хасаад бодлоо ийм чухал ашиг санаашсан одоо вебсайтыг бас хадгалах. Тэгээд одоо санаачсан ажлыг үнэхээр явах гэдэг бол бас нэг ашигын 40-50% байх. Тэгэхээр одоо манай хөлсөг багш хүүхдээ хасаас болж ирээд та бүхэн бидний ингээд уулзуулаад ингээд сайхан хөөцөлтэй байна. Бас баярлалаа.